хүндэт эс бэмб дулам таныг айлтгий бишгээр шагнаж байгаа. Тэгээд амьдралын сайхныг аялаас мэдрээрээ хайнаан арал руу Дараа жил би аялалд явнаа гэж бодчихсон. Баярлалаа. Эрдэнэ суг хайнаан руу аялал хэрхий мичгээр манай компани зүгээс мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэгтэй хамтраад шагнаж байна. Тэгээд та мөрөөдлөө биелүүл сайхан аялаарай. За тэгээд хоёр дахь хүн маань сонгогдож байгаа. Болоогүй манайх дээрээс нь 21 аймгийн гихмчлэнгээр ингээ нийтдээ 40 гаруй хүн аялуулахаар бид төлөв. Нэг аймгаас нэгээс 2 хүн. Ер нь бол нийтдээ нэг 40 гаруй хүн л тооцоолж байгаа. материалаа Ньюжүүлчин Tours компани Ньюжүүлчин Tours гэсэн пэйж хаягийн мессенжер хаягаар одоо бид нар материалаа хүлээж аавна. Мэдээж өөрийгөө би Монголд ийм хийсэн, ингэж хөдөлмөрлсөн, энэ хүмүүсийн төлөө ингэж ажилласан гэдэг мэтгэлтэй байвал бид нар л өөрсдөө эзэн хаяглаа цагтлаа явуулж болно. Альсвал хамт олон найз нөхдөд тодорхойлоод явуулж болно. Заавал нөгөө мэйлэр ч гэдэг юм уу албан бичгээр явуулах шаардлагагүй. Энэ хүний мөрөөдлийг биелүүлэх гэдэг хүмүүс байх юм бол манай компани одоо Facebook Messenger ч юм уу Facebook руу явуулаарай гэж хүсье. Дараагийн сонгогдох орон нутгаас сонгогдох хүмүүсийн өмнөөс ч гэсэндээ бас баярлж байна. Одоо хэн байх бол ямар хүмүүс материал нь орж ирэх бол гэдэг бол үнэхээр бас сонирн байна. Хүлээлт үүсгэж байна. Хүсэж байгаа бид нар маш олон хүний хүслийг биелүүлмээр байна. Мөрөөдлийг нь дурсамжуулмаар байна. Бид нар хүлээн авахд бэлэн байна. Аялуулахад бэлэн байна. Загчтай мөрөөдлийн нэвтрүүлгийн орон бүтээлч Чингис хаан олон улсын нисэх бодол дээр ирсэн байна. За бид Ньюжүүлчин Tours компанитай хамтраад мөрөөдлөд орсон жаалгын аялал энийг зарласан. За аяллаа энэ аяны хүрээнд их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвийн эрчим тэмчилгээний совилогч Бямдолом эгч маань мөн Түк гэж хэл зансан. Одоо Түкийнхнаас 1000 гаруй ажилчдын дундаас Эрдэнэ сууд эгч маань явхаар болсон байгаа. За мэдээж энэ боломжийг олгосон Ньюжүүлчин Tours компани хамт олондоо баярлалаа. Бид хэдхэн мөчийн дараа онгоцондоо суугаад аялалдаа гарах гэж байна. Тэгээд танай хамт олонд юуны төрөнд талархлаа. За баярлалаа. Тэгээд бид нар амсын усороо эхний хоёр Азтангаа тийм ээ мөрөөдлийн дурсамжуулахаар аялуулахаар бэлэн боллоо. Тэгээ охин нь гаргаж өгөх ирсэн үү? Гаргаж өгөх гээд ирсэн байгаа. За мэдээж мэдээ сонсоод бол маш их баярлсан баг. Тэгээ ийм хурдан явчихна гэж бас төсөөлөг ба. Тэгээ харин тийм мэдээ сонсоод маш их баярлсан. Тэгээд ийм хурдан явж гэж бодсонгүй. Тэгээд энэ завшааныг ашиглаад Tours хамт олондоо бас баярлалаа. Аа. За бэлтгэл хэр хийв? Хийсэн. Ни юу заах вэ? Их юм үзээд сайн аялаад ирээрэй л гэсгсэн да. За охин нь нэлээд захиас загсан юм шиг байна. Тэгсэн хамгийн гол аягүй сайхан амраад ирээрэй л гэсгсэн. За Эрдэнэ сууд эгчийн хувьд Тэгэл хамт бол өөхшөөхт бүгдээрээ л сайхан аялаад их юм үзэж хараад аялжаар та сайн тайлаад сайхан амраад ирээрэй л гэсэн. за бэлтгэл хэр хийв? Юу бэлдэв? Бэлдсэн хэлсэн юмнуудыг бэлдээд яг өөрсдийнхээ хэмжээнд бэлдсэн л гэж бодож байна. Хэр сэтгэл догдолж байна? Баярлж байна. Маш их баяртай байна. Амьдралдаа хизээч мартагдахааргүй тийм гоё дурсамжийг бид нэр мөн хэлэхөөр явцгааж байна. Тэгээ одоо хэдхэн хүчийн дараа онгоц маань нисгэн. Тэгээд таны хамт олондоос талархлаа. За баярлалаа. Тэгээд та хоёр маань сайхан аялаа, сайхан дурсамжаа бүтээгээд ирээрэй. За бүгдээрээ онгоцондоо суцгаая те. За. За баярлалаа. Ингээд хамтаа жураг авчихгүй. Хамтаа.
Тэгээд энэ 7 хоногт манайс ямар нэгэн асуудлыг анхаарах туфттай байна. Ийгэл болдог, ийгэл болдоггүй. Ямхаа гэж юу хатсан ч юм. За сайхан амарсан уу? Хайнаа болохоор одоо зуны ураар шиг халуухан маягтай болж байна. Тэгээд өчигдөр болохоор сөрүүхэн маягтай байснаас өнөөдөр нар гараа ирлээ. Манай нутгийн нарыг бас олж ирсэгүй яваад байсан групп байсан юм аа. Манайх тусаар сөрөө өдөр байж болно, халуун өдөр бас тохиолж байна. Бүр цагаан гарын бас янзын цагаагаар үжиж байна ш та. Ямар амар юм бэ? Гой эхлээд амар айгаад тэгээд сүүлдээ нэг жоохон гайгүй болоо нүдээ нэрч чадахгүй шүү. Амар их орлоо жоохон тоошоо толгой иргээд түрүүний октод айгүй гой аюу сайхгүй байгаа гэсэн. Би нөгөө хүний онцлоос нь болж байгаа шиг байна. Би жоохон айцсан. Амар айцсан. Тэгээд сүүлд нь жоохон хэд яваад ирсэн чи айгүй гоё болоод.
Тэгээ нэг жоох нүдэн нээгээд яг нүдэн нээгээд нэг гараа өргөчихсэн шин дуусцаа айгу гоё байсан. Айгу гоё ер нь бол айгу гоё юм бидээ. Тэгсэн жоох аимхаа хүний хувьд жоох хэцүү юм байна. Хоногийн өмнө Эрдэнэсад ихчтэйгээ одоо цасан шуурганаар өглөөний 5 цагт уулзж исэн. 7 хоногийн дараа Хайнааны халуун харан дээр ирсэн байна. Сэтгэл ямар байна? Маш өндөр байна. Айгүй гоё байна. Одоо тэгээд миний хүсэл мөрөөдлийг одоо бодож байгаа гинтнэт надад ингээд биелэг байрсан ингээд танаа мөрөөдлийг биелэхээ хамт олон болно. Нэг жуулчлалынхаа хамт олонд тэгээд удирдлагуудтай маш их баярлалаа. Хизээш мартагдахгүй гоё дурсамжтай явж байна да. Таны хувьд бол үйл явдал арай ингээ хурд өрнөсөн үү? Хатаастай тийс Хүүхдээ өглөөг ажиллаж явах чинь хоёулаа анх танилцаж уулзж ирсэн. тэгсэн. Тэгэл айгүй хурдан л өнгөрч जैन дөө. Ер нь тэгэл айгүй гоё жаргалтай л байна. Хамгийн жаргалтай мөч л баста миний яг мөч бол энэ л аялал байна. Амар гоё баяр баясгалантай гоё ингээд юм үзэж хараад гоё юм даалаа ирэг дээр хайнаа даалаа ирэг гэдэг чинь хэр болон тийм ямар ч хүсэл мөрөөдөл ямар ч тэгэл бид явна ч гэсэн тийм бодлого л байж байгаа та. Гинтлээ явлаатаа та сэтгэлдээ та гоё өндөр байна. Сайхан аялаа, сайхан амраа, тэгээ сайхан явж гин. Намайг энэ сайхан юмыг үзээд хараад амраад явахд минь тусалсан ТВ-с үлвэд New Jersey Tours компани гээд хамт олондоо маш их баярлаа. Сайхан аялаа явж байна. Сая хувцас өмссөн байж байгаад ягаад намайг оруулчаад хоёр өөрсдөө орсонгүй хөлөөд ирж ирсэн араас алга багч байна. Тэр чайгу эвгүй юм байна. Өөрөө ч ороод ингээл гал ингээл явсан чи бид айгу сонин санагдаа тэгээд ерөөсөө орч чадсан гээ. Хурцл босоод ирлээ уучлаарай. Сад их ч уг нарангаад төрсөн шүү дээ тий. Уг сэлж голдоо сэлж өссөн. Одоо бүр одоо хөндөрсөн тэгээд нэг голноос жоох айдаг болсон. Орчинтойгоо хэр танилцав? Танилцаа бас ингээд хараад гоё ногоон байгууламжийн засалт масалтыг хараад бас үзэл явлаа. Тэгээ өөрөө очиод бас өөрийнхөө улс орондоо бас ингээд ногоон байгууламжийн ажлыг хийгээд эхлэхээр бас гоё тэгж засвал нэг тим хэлбэржүүлдэг тим юм хийхэд болох юм байна гэж бас жоох харж ажиглаж явлаа. Мэргэжлийн тий. Тэгээд бас очиад тэгэл зураг хүргээ харуулаад хамт олонтой ийм ногоон байгууламжийн тэр орны ногоон байгууламжийн ийм байна гэж бас танилцуулахаар бас нэг хэдэн зураг авлаа. Өөрийнхөө хэмжээнд дээр аялал алстаа маш гоё. Аюу сайхан тухтай. Аюу гоё юм. Сэтгэл алстаа аюу өндөр хангалуун байна. Ихчээ ар хангааж төрсөн юм уу? Та ар хангаа гэж Ар хангаа их тамир сум их уул нутаг. Ар хангаа их тамирыг одоо багтаал ар хангаас гарч Улаанбаатар хотод орж ирэл тэгэл ээжтэйгээ хотод байж байгаа. 10 жилиг хайлстрын 72 дугаар сургуульд 10 жилдээ яваад байгаа. 10 тэндээсээ төгсөөл жоохон амьдралын болцоогоос болж цаашаа нөгөө сурж ярьж чадаагүй. Тэгэл яг энэ анх ийм ажилдаа ороод тэгэл тэр чигээрээ одоо өдөө хүртэл хийгээл явчихлаа. Анх ер нь ягаад тэрэнд ажилд орё гэж тэнд сонгож орсон бэ? Нөгөө гэртээ ажилгүй байжсэн. Тэгэл нөгөө хорооноос нөгөө иргэдийн бүлэг гэж юмд анх нөгөө өдрийн 5,000 ажил нөгөө хийдэг тийм хүмүүс орох хүн байвал оруулъя гэл. Тэгэл тэнд ороод явж ирсэн нэг сар 2 сар явж байгаа л тэгэл нөгөө хаан бол дөрөв тагшид үйлчлэгийн ерөнхий инженер Тосмоо гэдэг хүн манад ингээд ажилд үндсэн ажилчингаар гэж санал тавиал тэгэл тэнд эхэлж ороод тэгэл Тосмоо инженер Батэрд мастер хоёрын их л юм заалгал суурсан мэдсэн тэгээд тэр жигтэй л ингээд дахинчихсан. Тэгээ нөгөө ганцхан зам шүүрдээс эвлэхээрсээ биш нөгөө бид нэрээ чинь ногоон байгууламжийн курс Улаанбаатар их сургуулийн тэнд курстаа суулгаад сарам курс тэгээд бид нэрээ чинь хэлбэржүүлсэн үлгэржүүлэлт ногоо мод тарих тэгэл ингээл бүгдийг зааж бас ингээд сургасан. Тэгэл бид нар чинь тэндээсээ тийм өргөжсөн бас үнэлэх мөнхтэй төгсөж байгаа. Төгсөл дундаа модо хэлбэржүүлээд тасгана юм. Модо хэлбэржүүлэн цэцэг тайрна тэгэл ер нь л ногоон байгууламжийн ямар л ажил энэ тэнд тэгэл хийнэ. Хамтаа байгуулснараа тэгэл. Сал ерөөсөө ихэнх талхаас солигчоор орсон уу та? Тий би 2007 онд солихын сургуулийг төгсөөл тэгэл яг төгссөн жилээ ажилд орё гэдэг ихнэлц дээр сургуулийнхаа дипломыг барьж ирээд би ингээд энд ажилд орох гэсэн юм аа гэдэг. Тэнд боловсруулалтын дээр уулзаа тэгээд хүүхдийн эрчим тэмцлэгийн тасагт ингээд ажилд авъя гэд. Тэгэл эрчим тэмцлэгийн тасаг солигчоор орсон да. Тэгэл одоо хүртэл солигчоор ажиллаад байж байгаа.
хүүхдийн сувлагчгээ тусдаа юу зүгээр Тэгээ одоо нөгөө хүүхдийн цэцэгт ажилладаг болохоор ер нь хүүхдийн сувлагч. Төөсч гарснаасаа хойш хүүхдээрээ мэрэгшээ тэгээд одоо бол хүүхдийн сувлагчаараа ажиллаж байна. хоёрын ажил нэлээд хоёулынгийнх нь нойр хоолгүй ажилтдаг ажилч их санагдсан. Одоо та бол одоо барыг тулаа игээд бид нэрийг очиход чинь бас нэлээд ачаал ихтэй байсан шүү дээ. Таны хувьд болохоор чинь бас оройдоо 9:10 гэж унтаал өөрийн 4 цаг заа бүр цас орсон үед л 2 цаг гэж гардаг гэжсэн. Тэгэхээр бас одоо нөгөө нойргүй ажиллаад ахаар эрүүл мэндийн хувьд хэр өөрчлөлт орд юм бол. Ер нь нойргоо ажиллаад гарна юу юм блэ? Айгүйх ядардаг юм блэ? Ус мөснүүд ер нь нилээх ундаг, айгүйх ядардаг. Тийм юм блэ тий. Энд ирээд нойр хэр аа. Өчтөр аваа сайхан амраад авсан. Айгүй сайхан унтсан хэлээ. Нэг хэсэг айгүй сайхан унтсан хэлээ. Тэгээ тэрэндээ өрөө өглөө айгүй сайхан цоглог сайхан сэрч байна. Энэ орчин машин бас нөлөөлж байгаа гэнэ айгүй сайхан унтаж амарсан. Өчтөр ч сайхан унтаж амраал өглөө бас их ирч хүчтэй айгүй цоглоосаа тэгэл орчноос харж мараад орчинтойгоо танилцаад хоёлаас хоорондоо сайхан ярьж өгж инээж хөр суугаад гоё л энэ үнэндээ сайхан л явна. Дулаахан болохоор бас жахаа сэтгэл санаа одоо дүвжрээ утаа байхгүй тий бүх юм нөлөөлж байгаа тийм байна айгүй сайхан байна өө хэдий ингээд юм бүрхийг бүүдгэрч гисэн ер нь daardгүй юм байна тий айгүй сайхан цаанаас л сайхан дулаахан байдаг юм байна одоо Монголд бол даарж байгаа шүү дээ тий энэ юм бүхрөө ингээд бэлэгдэл гоё юм байна. Бэлэгдэл тий. Энэ бас юу юм бэ? Энэ сувдар хийсэн гоё юу шүү дээ бас. Ханины гоё дэлгүүр том дэлгүүр нь тий. Дэлгүүр сувдны дэлгүүр дээ. Сувдны дэлгүүр юм зээл сонирхол. Тэгэл явж байна да. Нөгөө дандаа буугавч нэг. Харин тэгээд үлээ те. Анхны төстэй юм байна те. Ханы яг хэрэгцсэн одоо ийм сувдаг юм болгоч юм болоо. Мэлхийн нэрт юм. Хоёлаа ээлжлээ залаа авахлаа гоё. За инээ. За. Яг. Энийг зогсоо. За. Тийм байна те. Яг сонирхолтой бас ингээл хараад юм танилцсан юм бас сонирхолтой юм байна. их самтаас тийм байна тийм чүнэт тэндээс их сагаад тийм ингээд одоо самтаа ингээд эндээс ингэж лээжтэй тийм юм байна тийм. Энэ 9 байр байдаг юм аа. Энэ 9 байр нь болохоор 2008 оноос ингэж байгуулсан. 12 оны үеэс 2012 оны үеэсд ингэж байгуулсан. Бүгд 6668 өрөөтэй буудал. Дэлхийд хамгийн олон өрөөтэй буудал байгаа. Энийг байгуулсан хүн нь болохоор Жу Хэтийн хошин жүжигийн тоглогчон Жу Бэншан гэсэн байгуулсан. Модны хэлбэрээр байгуулсан. Өх байгаалаа хамгаалan гэсэн гол сэдвээр байгуулсан юм байна. Энэ одоо ямар жимс зарж байна? Энэ машин дээр Жүрж. Жүрж. Жимс болохоор халуун бусны орон болохоор хамаг олон жимс. Төрөлж ирнэ хамаг олон. Ганц мангуунч гэсэн 20 хэдэн төрлийн мангу байдаг. Хайнааны хүмүүс бүр ингээд өдөр ургаан тайван амьдардаг болохоор тэр нэг кокнотаа уугаа, цаажууд нь цайгаа уугаад ингээд суучна. Өдөр ургаан. Одоо өнөөдөр нөхцөл хайчих вэ? Дараа нь болохоор нэг цай ууж өч.
цайг цайны дараа хоолндоо. Яг бочсон 100 градусных биш 90 градус байсан ч жирэгтэй байна. Хүндэт эс бямб дулам таныг аял бишгээр шалгаж байгаа. Тэгээд амьдралын сайхныг аялаас мэдрээрээ хайнаан арал руу Дараа жил би аялалд явнаа гэж бодчихсон. Баярлалаа. Эрдэнэ суг хайнаан руу аялал хэрхэн бичгээр манай компани зүгээс мөрөдөл бэлтгэх юм нэвтрүүлэгтэй хамтраад шагнаж байна. Тэгээд та мөрөдлөө билүү сайхан аялаарай. За тэгээд хоёр дахь хүн маань сонгогдож байгаа. Болоогүй манайх дээрээс нь 21 аймгийн гихмшлэнгээр ингээ нийтдээ 40 гаруй хүн аялуулахаар бид нөтөлж Нэг аймгаас нэгээс 2 хүн. Ер нь бол нийтдээ нэг 40 гаруй хүн л тооцоолж байгаа. материалаа Ньюжүүлчин Tours компани Ньюжүүлчин Tours гэсэн пэйж хаягийн мессенжер хаягаар одоо бид нар материалаа хүлээж авна. Мэдээж өөрийгөө би Монголд ийм хийсэн, ингэж хөдөлмөрлсөн, энэ хүмүүсийн төлөө ингэж ажилласан гэдэг мэтгэлтэй байвал бид нар л өөрсдөө эзэн хаяглаа цагтлаа явуулж болно. Эсвэл хамт олон найз нөхдөд тодорхойлоод явуулж болно. Заавал нөгөө мэйлэр ч гэдэг юм уу альбом бичгээр явуулах шаардлагагүй. Энэ хүний мөрөөдлийг биелүүлэх гэдэг хүмүүс байх юм бол манай компани одоо Facebook Messenger ч юм Facebook руу явуулаарай гэж хүсье. Дараагийн сонгох орон нутгаас сонгох хүмүүсийн өмнөөс ч гэсэндээ бас баярлж байна. Одоо хэн байх бол ямар хүмүүс материал нь орж ирэх бол гэдэг бол үнэхээр бас сонирн байна. Хүлээлт үүсгэж байна. Хүсэж байгаа бид нар маш олон хүний хүслийг биелүүлмээр байна. Мөрөөдлийг нь дурсамж болгомоор бид нар хүлээн авахд бэлэн байна. Аялуулахад бэлэн байна. За өглөөний мэндээс хаамсан. За тэгээд өнөөдөр болохоор хайнаад ирсэн 3 дугаар өдөр, өчигдөрийн 2 дугаар өдөр байна. Тэгээд хайнаад ирсэн одоо нэг бас тийм үү? Нөхцөл өмсдөг болоо юу? За өнөөдөр 3 дахь өдөр бас энэ жижигхэн энэ тосгонд ирсэн байна. Одоо хин явхаа маань юу гэж тайлбарласан? Энэ юу нөгөө жижиг үндэстнүүдийн тосгон байгаа гэж тайлбарласан. Үзэгчийн гэсэн энэ усууд нь нэлээд юм өндөрлөг ууларх газар байдаг. Тэгээд газар тариалан бас нэлээд эрхэлдэг тийм хүмүүс байгаа гэж хэлсэн. Шивэстэй болгоод ингээд баг 10-аас дээш насандаа шивэс хийгээд ингээд одоо гэрэл мэрлэлийг зөвшөөрсөн. Тэгээд нөгөө айлд одоо ингээд тэр хүргэн болж ажил 2 жил тэр ажлыг хийж гүйцэгддэг. Тэгээд бас миний альснаар нэг дуу аяасаа шалгуулдаг. Бас ингээ урлаг дуулж моолох юм бол одоо тэр айлд зөвшөөрлөгдөж чинь хүлээ авч ийн гэсэн үг. Хэрвээ тэгээд зөвшөөрлөгдөх бол 2 жил ажил хийгээд бас болдог бол 2 өндөг өгөөд өндгөөр ягаад явдаг гэж тэр чи ярьсан. Тэгээд тэрийг бол нэг ойлгодог тий. Тэр өндөг шигээ ингээл одоо өнкрээд л явах л боцох төрөлтэй юм шиг тийм л ойлголттой төрсөн. Сая бид нар юугаар арсан шүү дээ. Омего гэдэг янз бүрийн нөгөө цус ивэршүүлдэг илэгний гэдэг ингээд нөгөө бүтээгдэхүүний үйлдвэрээр арсан шүү дээ. Тэр таныг юу гэж хэлсэн? Миний судснуудыг нэлээд юм жижигхэн баг өнхөн байна гэсэн. Тийм болгоод судсны тэр бүтээгдэхүүнүүдийг авч ууж хэрэгэл гэж хэлсэн.
Гэхдээ гайгүй. Айгуу сайн байна. Хацгаа байх хөдөлгөөн болохоор сайн байна. Тий. Ямар ч нэг тийм нөлөө байхгүй. Манай хоёрыг үнчээ ингээд нөгөө юугаа барьцгаа тийм new жилийн төрс тийм. Тэгэхээр бидний амьдралыг одоо сонирхолтой болгож байгаа мэдээж боломж олгосон тийм. Бидний энэ сайхан аяллыг амьдралдаа дурсамж олгож байгаа new жилийн төрс компанийн хамт олонд одоо чин сэтгэлээсээ талархлаа. Та хоёр маань бас талархлаа илэрхийлэх байх тийм. Баярлалаа. Зөндөө сайхан юмнууд үзэж хараад явж байна. Маш их баярлалаа. Хизээш мартахааргүй дурсамжтанд ингээд намайг явуулж гисэн тест бүх хүндээ л баярлалаа, талархлаа л гэж хэлээ. За тэгээд одоо өнөөдрийн аялалд гарцгаая. Аялал маань эхэлж байна тийм. За явцгаая. За гоё хоолой цэцгэх юм байна. Энэ л ах тий. Энэ сонин тийм нэрээ. Энэ өөр юм шүү. Тийм л юм шиг тийм бодохтой. Тийм гоо. Тэгээд орж ирсэн хаалгыгаа өнгөж үзэгт бол хажуу хоёр таныхын болохоор өхөрнөө толгойн элбэртэй өөр нь үзэгдэж байгаа штэ. Өхөрнөө шигтэнтэй гэж болсон болохоор ачлалтай байгаар гэсэн ийм нэг сургаал өгшээ. Энэ хажууд нь ингэж өхрийн толгой байна. Голд нь байгаа энэ нь болохоор нэг авраг хүчтэн гэсэн утгатай. Ингэж хийхэн болсоор бараг сар юм уу 3 сарсан нэг банжин шиг юм ойж гаргадаг. Тэгээ өдөр болгоно ингэж суун. Гэтэл анал лучган энэ өмнөөр өдөр болгоно ингэж сууж штэ манус одоо нэмэн цаг ажиллаар ингэж суунаа гэх юм бол нуруу төрөө өвдөд болдоггүй яс ус өвдөд. Гэтэл өмнөөр бол өдөр болгоно ингэж суун. Тэгээд нуруу өвдөн усан асуудалгүй харааны шилж үзэн зүүж өгч штэ. Энэ өмчгсээ харааны шилж усангүй. Тэгээд энэ мөнгөний хэдлэн иргэлөө гэсэн биш юм. Мөнгөч адилхан манай буйн энэ сайн муугаар шүүлсэн үү байна гэснээр энэ өнгө ховрон штэ. Гэтэл өмнө жүүжих тэр боговчийн үжита нэлөө гэлгэр тань байгаа. Мөнгөний эдлэр хөвөрдөг. Эднийх энэ өөмөгөө бас өндөр өөмөгжүүчин мангэ шиг юмудаа бас мөнгөнийхээ зарна. Өндөрөө жүүжиг нэг самч гэсэн адилхан. Эднийх сам болохоор өсөө ингэж самнан гэсэн бэ. Толгой дээр нэг 14 чиг байна гэсэн. Тэрнийг ингээд өдөр байгаа массаж хийгээд 80 хурж байгаа хүн ч гэсэн цагаан усан чөөхөн штэ. Манайхаар одоо манайс залуу хүмүүс ч гэсэн цагаан ус ургаад болохоор өмнө хайнаар арал дээр ингэж иржсэн хүмүүс энд үнэтэй юмудаа бол хааны ордонд ингэж ямар газар ямар аймаг ч гэсэн адилхан бүр үнэтэй сайн ховор нандин юмудаа ингэж хааны ордонд бэлгэр өгдөг. Ингээд тэр үедээ бол хайнаар бол юу жадна ли үндэстэй энэ хатмал оёдл лууны зурагтай хүнжлийг зарж ирсэн. Батар хормог жинтин гэсэн ялгаагүй ганцнод нэгтцийн өмжөний ялгаатай байдаг. Нэгтцийн тийм юлуу биш юм бол ингэж таттай харалч энэ болохоор жөөлөсөн байна штэ. Энэ жинхэнэ мөнгөд бол жөөлөсөн яаж ийсэн ч хугахгүй.
Нэраахан удасаарч гэсэн жааж байна. 看那白色的可以给他们看一下，这是我的，这种是好银子。 Энэ болохоор сэн нягтчин юу мөнгө болохоор ийм болчихно. Яах юм бас уларч өмсөх юм уу те? Оо. Нөгөө хаалгада. Нөгөө хаалга хүртэл явах юм уу? 在这里也行，那里也行。 Аашуу. За ястай юу юм бэ наа? Даша харахгүй хоёулаа ингэж. Тэ. Яах ч. Агуу наа. Даша харах юм бэ наа? Даша харахгүй дэш харна. Айгүй юу юм бэ? Даасан уу? Тэр тарихтлага хэрэг чимээр юм шиг байна. Тэгэхээр юу юм бэ? Ингээд гоё уул өрөө мөрөө харахаар гоё юм байна. Ямар аюул юм бэ? Тийм дээ. Хагас ч уул арай юм. Тэгтээ хамаар юм байна. Тий доош харж харна. Доош харахаар юу юм бэ лээ? Доош харахгүй явах юм аа. Тий доош харахгүй гэдэг дээш харж явах юм байна. Өчтөрөө ус байна шүү дээ. Сайхан инсгаж байна уу? Тэр хараад. Аянд ингээ харахаар айгүй юм байлээ. Хоёул ус дээш харъя. Өөрөөс алчих шиг байна. Тэгээ дээрээс нэгэ зураг авах юм шүү. За тэгээ цааш. Уснаа. Аа. Яа тэгээ. Би жахуулахгүй. Стага ягаад тээ. Энэ дээр тэгж хөвчөөд ахвал гоё юм шүү. Тэр одоо ингээд энэ бүрийн зах нь үсттэй те. Өндөр нэг. Нүхэ хаавна гэж. Багаад дээр яхчихлаа. Одоо тэргээс доош явах гоё юм бэ. Навч мод тарьсан байдаг болохоор байшин. Тэгээд гол төвн тэнд юм шүү баг тий. Нөгөө адреналин ялгаруулдаг ганц газар чи ин гэсэн шүү дээ. Яаж юу вэ? Ямар байна? Ер нь зүгээр байна өө. Гайгүй байна. Та яагаад доош харах вэ? Доош харах жоох юу байна? Тэ доош чагүй юу вэ шүү. Дээш харах их зүгээр байна. Дээш ингээд хараад. Тий дээш харах их ажтай байна шүү. За та бол бүр сарц өндрөөс айдгүй юм те. Гайгүй. Зүгээр ээ. Зүгээр ээ. Бүр гівтчихэн шүү дээ. Доош маш харахаар айгүй гоё харагдчих шүү. Бүр айхч гоё харагдчих юм. Айгүй гоё өндөр. Сайлагч яах сэвэлцсэн.
амар гоё л газар ямар ч гэсэн хэл өндөр одоо энэ чигээр хайна ус тэр одоо далаа эрэг байшинсаа орон сууц одоо бүхэл юм харагдчих шүү дээ. Ааха. 3 дахь хоногийн аяллуудаас хамгийн гоё нь юу байсан? Шилэнгүүр юм байна. Тийм гоё яалтчгүй л гоё. Яалтчгүй л гоё байна тий. Орчин нөхцөл нь ингээд агай гоё байдаг юм байна. Тийм гоё байна. Яашаа харчлахгүй юм байна. Энэ аялагчдаас сэтгэлийн авъя те. Түрүүн жахаа ойрлоод байсан уу? Яа чи жах юу вэ нөө? Яа за болоо. Доош харахгүй. Амар гоё юм байна гэж шүү. Йоо амар юм байна. Амар гоё юм байна. Өчигдөр бас тэр усан дээр нөгөө нэг дэш хөөрдөг юм дээр чи баас айгаа доош харж чаддаг. Ер нь өндрөөс хайдаг биз дээ. Йоо хайгаа энэ дээр хөвтөж байгаа зураг авахлаад тийм хэвтэж ястаг. Одоо энэ саняагийн чинь бүх арлууд эндээс бараг юу чинь далаа малаа харагдаад айгүй гоё юм. Энэ сайхан нэвтрүүлэх юуны тэ таарад одоо энэ New Julchin компани юугаар одоо ингээ аялаа явж байгаа бол үнэхээр сэтгэл өндөр байна. Хэд хоногийн өстой сайхан гоё өнгөрүүлж байна. Ааха. За аяллаас нь хамгийн таалагдсан хөтөлбөр нь ямар хөтөлбөр вэ? За аяллаас хамгийн гоё таалагдсан юм бол одоо энэ шилэнгүүрөө өчтөрийн дээр завтай аялал бол өстой янз юм байла. Завтай аялал далайн гүн рүү орлоо. Тэгээд тэр нь их гоё байлаа. Хоолонд нь хэрэг яаж вэ? Хоол бол их зүгээр. Хоол бол ерөөсөө асуудалгүй байлаа. Нөө буфет хоол гэл ерөөсөө өглөө өдөр гээл одоо тэгээд буфет хоол бол ерөөсөө өглөө сонголтоор бүх хоолоо идэл. Одоо ингээд өдөржингөө аялахтаа бол одоо ресторанд бүгдөө ороод сайхан хоолж чинь. Одоо яш орой дахиад буфет хоолнд орно. Тэр нь их гоё аялал болж байна. Энэ аялалд бас одоо явсандаа бол маш их баяртай байна. Ганцхан явуул юм хаашаа ч явж мэдэхгүй энэ хэл бас мэдэхгүй цүү. Өтгөртэй аялал бүр маш гоё юм байна. Өдөр болгоных нь аялал, өдөр болгоных нь хоол ерөөсөө бүх юм маш их таалагдж байна. Өдөр болгон сэтгэл 100% хангалуун байна. Тийм маш гоё юм. Одоо энэ дээр бол жоох айгаагүй ч та. Яг айсан ч гэсэн гоё. Айсан гэж. Тэгээ харахгүй л энэ дэше хараад тий. Ер нь бол энэ New Julchin компаниар аялаараа гэж би очиод бүр айгүй олон ах トゥ өнөртэй найз нөхдөд бүгдэнд нь хэлээд энэ бүртээ энэ юу руу хайнаан руу аялаараа гэж бүр уриалмаар байна. Ингээл өдөр болгон нөхөртэйгээ хоёулаас очиод хүмүүс уруудад ч аялуулъя гэж бодоод тэгэл яриа яваад шүү дээ. Айгүй уриалаад одоо бас найзуудтайгаа хамт явж байгаа. Манай хоёр найз ингээд. За танилцъя тий. Танилцъя за. Намайг аюулсан гэдгээ. Би гэр бүлээрээ найз нөхдөдөө танай компани аяллаар сайхан аялж явна. За гэр бүлээ танилцъя. Манай гэр бүлийн үнийг инхтуул гэдэг. Манай баг хүү бод очир. Ингээ гэр бүлээрээ найз нөхдөдөө аялж явна. Сайхан дурсамжийг ингээ бүтээгээд найз нөхдөөрөө ингээ явж байгаадаа аюу сайхан байгаа. Одоо энэ үлдсэн хоногуудаа бас энэс илүү гоё сайхан үзэх бах. Тэгээ энэ аяллыг зохион байгуулсан аяллахын компанидаас их баярлалаа. Их сайхан хөтөлбөр монголчуудынхаа бас нэмээ онцлогт бас хүмүүсийн онцлог таарсан бас хоол унд байр бас цаг агарын бас юу гэсэн аюу сайхан байна. Бас аюу сэтгэл өндөр байгаа. За аяллаас хамгийн их таалагдж байгаа юм нь юу вэ? Одоо шилэнгүүр. За өөр өчигдрийн зав. За. Олуулаа явъя гэж урайсан боловч манай ирээгүй. Одоо дараагийнхаа юу гэж найз нөхдөдөө хэлэхэд бас урайлахад хүмүүст бас яхад бас л амьдралдаа бид нар үзэх ёстой газрын нэг юм бэ шүү энэ хайнаа чинь бас тийм ээ. Ялчгүй газрын дивааж хайнаа гэдэг штэ тийм. Үнэн юм байна. Тэгээд хүмүүс минь нэрээрээ сайхан амраараа стрессээ тайлаад дурсамжаа бүтээгээд сайхан амраараа л гэж хэлье да. За баярлалаа сайхан аялаарай. За баярлалаа. Харвай замаар урагшаалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй хүний хорвоо дэндүүжэм дэлгээ харвай замаар урагшаалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй сайхан бүхнийг давтан санаа сэтгэлэн өдрөг байгаарай халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд хамтдаа бүхнийг бүтээн гэж итгээрэй
хүсэл мөрөөдөл биелэх ёроолтой